Өглөөний мэнд дандагчаа. Өглөөний мэнд. За, өнөөдрийн хичээлийн сэдв сайн муу? Үлгэрт одоо тэр сайн муу гэдгийг юу яаж илэрхийлдэг вэ? Тийм ээ. Суурин иргэншилтэй нэг бурхантай Авраамийн шашнуудын номлолоос хүний сэтгэл зүйд үзүүлсэн сөрөг үр нөлөө мөн нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавруудтай хэдүүлээ танилцсан. Хүн өөрөө ухамсартайгаар мэдэхгүй, таниагүй явж байгаа сар талуудыг хүний сэтгэл зүйд сүйдрэгдэг. За. Сүйдрэг гэж юу юм бэ гэж хүмүүс асууад байдаг шүү дээ, тийм үү? Тэгэхээр хүний ерөөсөө заан чанар бол ерөөсөө дангаараа байдгүй гэж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол залхуу хүнд бол хөдөлмөрч нэг тал бас нөгөө тал нь байж лээдэг. Босны хоёр тал шиг. Өдөр шөнө хоёр ээлжилж идэхтэй адилхан ядтууд энэ ян гэж ярьдаг, монголчууд арга үлэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ хорвоо дээр хүний сэтгэл зүйд ч гэсэн байгаль дээр ч гэсэн альва зүйлс хосороо байд юм байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бидний сайн талуудад бол заавал нөгөө эсрэг тал нь байж идэг. Тэрийг л сүйдэр гэдэг байгаа. Окей. За, энэ сүйдэр тал зөвхөн хүүхдийн хөгжих явцад эгон сурж авсан муу зуршил залхим их төдий бол биш гэдэг байгаа. За. Даалт ухамсараас дагаж явдаг сар муу талуудыг ч гэсэн сүйдэр тамруулж авч үздэг. Тэгэхээр эн чинь бас ганцхан сурмал биш, бас төрмөл юм байгаа байхгүй юу? Тийм байна тий. Удамшдаг шиг. Тий, удамшдаг юм тий. Тэгэхээр 92 ингээд тоонт гэр толгой холбоод тэгээ хоёр талд хоорондоо огт тарахгүй чанарууд заавал гарч ирж идэг. Эдгээрийг хүүхдүүд нь өвлж авах бөгөөд нүүр тулж таних явдал бодгол болж төлөвшөж тасралтгүй хөгжөхөд нь чухал. Окей. Тэгэхээр энэ удамд дагсан тэгээд ээж аав хоёрын харилцаанаас сураад авцсан өөрт хоногшсон байж байгаа, өвлдсөн байж байгаа энэ юмнуудаа ухамсартайгаар мэдэхгүй яваад байна гэдэг бол гамшиг юм байна л да. Ийм жишээ амьдралд зөндөө байдаг. Жишээлх юм бол Мари-Луиз фон Франц ийм жишээ татсан байгаа. Нэг эмэгтэй аавынхаа харигс хэрцгийг мөн ээжийнхээ эмзэг доройг яг адилхан өвлж авсан гэдэг төсөөлөе, тийм үү? Нэг юмны хоёр тал гэсэн үг шүү дээ, тийм үү? Эсрэг. Тэ. Тэгэхээр ийм хүн ингээд бусдад хэрцгий хандаж байгаагаа болохоор юм ч нэт тоодохгүй. Тэгсэн мөртөө өөрөө л бус өөрт нь жоохон сайнгүй хандах юм бол эмзэглэж сүд болдог. Ийм жишээ бол амьдралд ирэх зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр ийм хүний амьдрал тэнцвэртэй, хүн хоорондын харилцаа нь тэнцвэртэй, бүрэн бүтэн, өөрөө амьдрал нь бүрэн бүтэн гэрэл гэгээтэй байх аргагүй, тийм үү? Тийм шүү дээ. Тэгэхээр хүн ийм сүдэр талуудаа олж харахгүй явах юм бол эдгээр нь ингээ яг ардаас нь муу муухай, гай гамшиг, осол эндэгдэл, өвчин эмгэг, солиорол хагцал зэрэгт түлхэж чадна гэдэг. Яа, тийм үү? Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг гэхээр хажууд хүмүүст их гайтай байхгүй. Цөөрт биш, тий? Тэгэхээр өөрийнхөө сүдэр талыг бас байнга бусдад тусгадаг, тийм ээ. Тэгээд одоо манайхад хэдэж штэ хүний хийсэн одоо үүлийн үрийг хүүхдүүд нүүрдэг гэл, тийм үү? Тэрийг бас хэлэл байгаа. Яа тэгвэл өөрөө амьд явж байхдаа энэ тэгээ тулж ажиллаагүй байна штэ. Тэгээ хайцсан байна, тийм ээ. Өөдөө хайсан ч бол өөрийн төлхөө дээр. Тэгэнгүүт тэр нь эргээгээд үр удамтанд дамжнаа гэдэг чинь амар аимшигтай, тийм ээ. За бид бол гойд ба сул дорой чадвартай танилцсан, тийм үү? Тийм. За хүний сул дорой чадвар бол гинтийн сөрөг бодлуудаар илэрдэг. За. Сүүдэр болохоор харгас балмад сэтгэл хөдлөлөөр илэрдэг. Нийгмийн амьтан учраас бусдад харилцахад бол сүүдэр нь өмүүлж идэг. Тиймээс ингээ хүний сүүдэр талд дан ганц хувь хүнийх биш. Мөн олон нийтийн чанартай байдаг. Тэгэхээр одоо collective shadow гэж айлт юм байдаг байхгүй юу? Жишээлх юм бол монголчууд одоо ингээд харийнхны одоо монголчуудын тухай бичсэн Төв Азийн нүүдэлчин малчин ард түмний соёл түүхийн тухайд бичсэн түүхийн их сурвалжуудаас бидрийг одоо өөрснийхөө ойлгосоор бичиж байгаа шүү дээ, тийм үү?
Тэ гойвуулж өндийг гойвуулж бичиж байгаа тийм үү. Тэрийг бид нар туйлын үнэн бид тулаад авсан. Тэгээд өөрсдөө юу гэж боддог вэ гэхээр дайчин хүмүүс гэж боддог. Аха. Тэгэхээр бид нар хичнээн дайчин байгаад сул дорой тал бидэрт бас байгаа шүү дээ. За тийм. Тэгэхээр бид нар тэрийг ингээ ойлгохгүй яваадах юм бол энэ чинь олон нийтийн сүудэр бол авчдаг байхгүй. Коллектив шэдөө гэж. Нөгөө мууга ерөөсөө ингээд хүлээн зөвшөөрөхгүй сайн биднийх муу нь биднийх биш Тий. гэсэн үг шүү Тэ. дээ. Тэ. Тэгээд хүн өөрийнхөө сүдэр талуудаа туулж ажиллаж өөрийгөө эргээр өөрчлөх бол маш хэцүү гэдэг. Яа тэгвэл ч олон нийтийн бас чанартай байж штэ. Тийм. Жишээлх юм бол манайхаа одоо ингээл архуудгүй нэгнийгээ ингээд бүр уулах гад шахаад идэх тийм. Тийм. Чи хэцүү штэ. Арх болчий гэд ингээд явж идэл те. Арх буусан хүчийг шахаад байна. Үгүй бол угаасаа арх уудгүй учраас үздэггүй ч болно тийм үү? Тийм. Яг энийг хэлээд байгаа байхгүй. Гэрийнхэн ажлынхан нэг ангийнхан гэх мэт ингээд бүлэг хүмүүс ямар нэг гишүүнийхөө өөрчлөлтөд дургу тэгээд ихэх эсэргүүцэл үзүүлдэг. Язгуурлаад идэг гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө өөрчлөлт яагаад гэж байгаа гэхээр тэр өөрчлөлтийг дагаж өөрсдөө өөрчлөх шаардлага гараад ирж байгаа байхгүй. Тийм байна тийм. Тэр учраас тэгж нийлж буурлагддаг тий. Эсэргүүцэл үзүүлдэг. За нэгэн доноогцсон дүрдээ дасцсан байж байгаа. Тийм учраас нэг гишүүн хүлээсэн дүрдээ урдын шигэ тоглохгүй болоод ирлээ шүү дээ. Тий. Тийм гол өөрсдөө дагаж өөрчлөгдөхөөс аргагүй болж байгаа байхгүй. Тэр хүн хоорондын харилцааны динамик нь бас өөрчлөгдөнө гэсэн үг тийм үү. Тэгэнгүүт эсэргүүцэл үзүүлдэг. Өөрийгөө эргээр өөрчлөхөд явж тэр хамгийн дотны хүмүүс нь саад болох явдал амьдралд маш илбэг тохиолддог гэж. За хүний нийгмийн харилцаанд хүн тус бүрийн сүүдэр талууд зөрчилдөж байдгийг хэсэг бүлэг хүмүүсийн харилцаа тод том руу харуулдаг. Харин төдийлөн сайн харагдахгүй ч үүнээс ч их дадаацтай эрчтэй цар хүрээтэй нь олон нийтийн сүүдэр гэдэг. За нийтийн сүүдэр хачаа халдвартай чанартай гэдэг. Тэргээр бүр гайхалтай. Халдвартай чанартай шүү дээ. Тийм байна. Масс психоз гэж нэрлэдэг бүх нийтийг амарсан солиоролт хүргэдгээрээ аимшигтай. Тийм байна тий. Жишээлх юм бол ингээл би бол дотгошоо spiritual хөөн гэсэн нөхдүүд ингээл том баяраар маш хүнтэй зан үйлд оролцсон гутаа өөргөө гинт сууд хүнээр бодох явдал гардаг. Өөрчж шүү дээ. Ядчлаа гээл тий. Өөрчж чинь тийм. Өөр жишээ гэх юм бол ингээл ганцаараа гэртээ ажил дээр зүгээр байж ийсэн аа. Нэг харсан чинь шашны нууц сэгтэнд орсон хүн байж л идэг. За Бидний юусе санаад ороогүй явдал гэсэн үг шүү дээ тийм. Дуугууны доодох найтан. Сонин эсвэл нацист хөдөлгөөнд бол элцсэн байх жишээ. За. Өгөөл ямар нэгэн сектийн одоо гишүүнээр ороод тэнд ингээд амар хандан манд өргөө яваад идэг. Зөө. Тэр нь бол бид ерөөсөө мэддэггүй тийм. Тэр нийтийн сүүдэр хүмүүсийг ингэж солиоруулдаг. Ингэж солиоруулах нь тухайн хүний өөрийн сүүдэр талуудаа одоо өөрийнхөө сүүдэр талуудаа сайн танаагүйтэй холбоотой гэж байгаа. Юу гэсэн үг гэхээр олон нийт дотор бодгол хичнээн цөөхөн банд ерөөсөө тэр олон нийтийн сүүдэр бол аюултай том болж ирнэ л гэсэн үг. Тэн дотор ч уул нь болохгүй байгаа юмнуудыг хэлээ сууж идэг бодголууд бас хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Хинду мөн буддийн шашинд ингээл ир им бурхныг хорцож байгаагаар төсөлдөг тийм. Энэ нь бол ингээ хүн бурханлаг тэнгэрлэг тал руугаа хөгжөхөд дотоод эсрэг чанараа нэгдмэл болгох зайлшгүй алхмыг бэлэгдсэн тийм бэлэгдэл واخгүй. Тэрнээс хүмүүс шууд утгаар нь ойлгоод байдаг. Хинду шашныг секси шашин гэж ойлгоод байдаг. Тэр чинь секс бэлэгдээд байгаа ч юм биш юусоо. Хүний тэр дотоод тэр ир им чанар шүү дээ. Ин ян гэдэг. Хатуу зөөлөн. Арга бэлэг тийм ээ. Тэр дотоод эсрэг чанаруудаа нэгдмэл болохыг л бэлэгдсэн тийм бэлэгдэл واخгүй. Гэтэл шууд утгаар нь секс сурталчилж байна гэж ойлгоод байдаг тийм. Гэтэл загламаадны шашинд бол сайн мог салангат тусдаа мэт үзэж ирсэн. Олон янзын орны хүмүүсийг хүчээр загламаадны шашинд оруулах явцдаа тэдний язгуур шашныг нь хоригулж цээрлж хүчээр мартуулсан баг. Энэ нь сэтгэл зүйн хувьд маш сөрөг нөлөө дагуулсан гэж үздэг. Хамгийн аимшигтай сөрөг нөлөө болохоор хүний хуваагдмал байдал гэж.
Дотроо хуваагдмал болчихгүй. Дотоод ертөнцид. өөрөөсөө аха. Өвөг дээдсийн язуур шашин бурхтыг дарж мартагнангууд тэдний тэр сүүдэр муу тал руугаа хөтлөх тэр чанар нь улам хүчтэй болж ирсэн баг. За загалмаатны шашинд даруулж орхигдсон холих эртний улбаатай сүүдэр хүний өөрийн сүүдэр талууд ба сайн муу Европын тариачин малчин хамжлага зарц зэрэг игэл ард хэрхэн үлгэрээр илэрхийлснийг л одоо бид болтондоо анализдах гэж оролдоно. Дөрөв үлгэрийн танилцуулгад хэлээд байгаа шүү дээ. Юу гэхээр энэ чи ерөөсөө ийм тухайн ард түмний элитийн уран зохиолын төрөл зүйл биш юм аа гэж. Тэр өгөөгүй ядуу ард түмнээс нь гарч ирсэн байдаг хөөхгүй үлгэр. Тэр өгөөгүй ядуу ард түм болохоор элдв янзын суртал одоо хүрээлэл үгүй бол юугаар эрх мэдлэр далаалгаж тийм ээ. Үгүй бол боловсролын нөлөөнд автаж ингээ янз янзын ихтгэл өнөмшлөлтэй болцсон байдаггүй. Архиа угаалгацсан байдаггүй байхгүй юу? Одоо энэ энгийн ард түм. Язгууртай хүмүүс шиг биш. Тий. Язгууртай хүмүүс бол тийм ба. Ямар нэг нөлөө навчсан байгаа. Гэтэл нөгөө бичвэсэг тайлагдаагүй энгийн ард ч болохоор амьдралын сайн мууг ямар ч тийм гадны тархинд нь нөлөөлөх нөлөөгүйгээр матриксгүйгээр туулсан байдаг учраас тэр даалт ухамсараас нэвтэрч орж ирж байгаа юмны медиум болж чаддаг гэсэн байгаа. Их санаа. Тэгээд тэр ороод ирсэн юмыг үлгэр гэж яриад байгаа. Тэр үлгэрт ингээд тухайн анх мэдээж үлгэр чинь зохиогчтой байсан байгаа шүү дээ. Тэр тухайн зохиогчийн тэр эго, невроз тийм сони юм тусааг байдаг гэдэг байгаа их санаа. Тийм үү. Тийм. Хувийнх нь юм ерөөс тусааг байдаг гэдэг байгаа байхгүй. Цэвэр ингээд даалт ухамсараас ороод ирсэн юм бид. Тэр үлгэрийн нууц байна гэдэг. Яагаад юм удаан жил олон зуун жил ингээ яригадаад амнаас амд амжиж яваад идэг. Хүмүүс одоо ч бүрэн ойлгохгүй байгаа мөртлөө яриад идэг энэ. Даалт ухамсарын одоо цэвэр юм ангаах бидний дутууг нөхөж өгөх тэр эрчим хүчний нөлөө явж байгаа байхгүй. Тийм байна тий. Өнөөдөр тэр сэрсэн цаг гэж одоо жишээлийн бол би түрүү хэлсэн Юнг ингээд цаг ирэх гэж байгаа үед юм жинхэнээр үлдэх хүмүүс зориулсан хэдхэн хүн зориулсан юу шүү, бодголын юу шүү, сэтгэл зүй шүү гэж би хэлж өгöd байгаа. Маас их биш. Зөвхөн окей. 100 хэдэн хүмүүс зориулсан сэтгэл зүй тийм. Энэ айхтар цаг эргээд бужигнаа өмнөөс өмнө болохыг давж туулах одоо тэр чадлыг эндээс тэр хүчийг сэтгэлийн дотоод хүчийг эндээс олж аваасаа гэсэн үүднээс ийм гүний сэтгэл зүгүүдийг юм боловсруулж өгöd явсан. Тэгэхээр тэр сэрж байгаа цаг гэдэг нь ер нь юугаараа мэдэгдээд байна гэхээр ерөөсөө бид нар оюуны хөгжлийнхөө төвшөнд оргил үед нь хүрсэн байгаа. Юу гэхээр ийм олон зуун жил ярьж ирсэн амаар дамжуулж ирсэн үлгэрээ бид нар ойлгодог болж эхэлж байгаа байхгүй. Тийм байна тий. Өмнө нь болоод энэ үлгэрийг тайлбарлах тийм сэтгэл зүй байсангүй. Байгаад юм аа. Хин ч ингэж тайлбарлаж өгж байгаагүй. Ганцхан гүний сэтгэл зүгээр энийг ингэж боловсруулж өгсөн учраас бид нар гайхалтай оюуны хөгжлийн төвшөнтэй хүрээд байгаа байхгүй. Ясан дээр бол биднэрт одоо энэ мөнгөний эзэдийн нэгэд байгаа AI хэрэггүй. Одоо synthetic intelligence гэж ярил энэ тийм. Нийлэг оюун ухаан гэл. Тэгэхэд хиймэл оюун ухаан гэж эхлээд одоо synthetic нийлэг оюун ухаан яриад эхлэхдээ эднэр тийм ээ. Ясан дээр бол биднэрт энэ гадны юм биднэрт хэрэггүй байхгүй. Энэ бүх нөөц болцоо бидний төсөр байж байгаа потенциал. За ингээд хамгийн ихний жишээ болгосон тэр бурханлаг, чөтгөрлөг, сайн, муу гэдэг тийм ээ. Тэр юмны жишээ болгоод хадагтай truth гэдэг үлгэр ярьсан байгаа. Би тэр үлгэрийг одоо давтаж яриад байх уу? Үлгэрүүд ч угаасаа групптэй байж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр үлгэрийн зүгээр тайллыг л би энд яриад өгч байгаа бол. Түүнээс гадна үлгэрт тэгээ хүн хэрхэн чөтгөрлөг архетипийн гарт орсон тухай бас өгүүлдэг. Тийм ээ? Энэ нь ямар шалтгаантай гэхээр архинаас болох. гэж байгаа. Архинд орох юм бол одоо бид нар одоо үлгэрт байгаа мууг яаж ойлгох тухай яриад байгаа шүү дээ, тийм үү? Тийм. Архинд орох юм бол чөтгөрлөг ёрын юмны үе таалгыг нээж өгдөгтэй адил гэдэг. Үнэн шүү дээ, архины цааслалт олчдаг, тийм үү? Тийм. Шундаа. Юу хийж байгаагаа мэдгүй болчихж шүү дээ хүмүүс чинь. Тийм. Хоёрт бол ганцаардл.
Мгм. Нэг бол ингээ хөдөө хэр харанхуй шин ганцаар явснаас үгүй бол ойд төрснөс болоод чөтгөрлөг ёрын юмтай таарах орлогдох байдаг гэдэг. Мгм. Үнэн шүү дээ. Маад одоо ингээ хөдөө хойно харуулж явж байгаад муу юм дайрцсан гэж хүмүүс тэгж ярьдаг. Тэгдэг солиод олцсон хүмүүс. Солиод олцсон хүмүүс гэдэг тийм. Аглах зэлүүд газар ганцаар цөөн ам бүлтэй хүмүүс амьдрах омог аймгийнхантаа гадуурхагдж хаягдах Мгм. уг бол харийн нутагт ганцаардах зэргээс болж ёрын юмд өртөмхий болдог гэдэг байгаа. Мгм. Чанд нөгөө Хүний бит энерги нь өөрөө буурчингууд муу юм давтамхай олчиж байгаа л гэсэн юм байна шүү дээ. хүний сэтгэл зүй тийм үү. Тэгээ энийг бас үлгэрт харуулдаг гэдэг байгаа. Мм. За Швейцарын хөдөө тосгоны хүмүүсийг ингээ өнгөцгөө харахад бол ингээ загалмаатны шашинтнууд байгаа. Мгм. Тэгээд тэр тосгонд нь тэр бөглөө аглах тойж байгаа тосгонд нь ингээ удаан хугацаагаар байгаад хамт амьдраад тэдэртэй найз нөхөрлөөд ингэх юм бол тэр маш эртний одоо байглаас сүрдэх тэр сүсэг бөө мөргөлийн чанартай сүсгтэй хэвэр байгааг нь мэдж болно гэдэг. Мгм. Сонин бод. Сонин тий. Тэгээ яа тэгвэл тэр тарьж хүмүүс учраас. Мгм. Нөгөө элитийн боловсруул гэсэн нэг ийм матриксны нөлөө Ороогүй тэр нөлөөд унган төрхөөрөө байгаа байгальтайгаа байгалийнхаа нөгөө юунд сүрэг хүчин сурч гэдгээ мэдж байгаа хүмүүс л гэсэн үг шүү дээ тий. тий. Тэгээ зарим үед бол бүр ингээд хүн чулуун цэсгийн үед амьдарч байгаа тийм хүн одоо ингээ гэнэт орчин үед аялаад нөгөө цаг хугацааны аялал хийгээд ирсэн юм шиг тийм сэтгэл тийм гайхалтай сэтгэл төрүүлэгч байдаг гэдэг байна шүү дээ. Сонин бод. Сонин тий. Тий. Тэгэхээр тэд байгалийн ийм учир бүтүүлэг аюултай хүчийг өнөөгч нь гэж нэрлэдэг. Сонио. Ингээ нэр өгдөг гэж байгаа байхгүй юу? За. Ямар нэг юм учир бүтүүлэг аюултай байдаг. Тэд бол цасны нураг гэж нэг аюултай юм баг Швейцарт. Тэгээд энд фонд Франц сонин жишээ татсан байсан юу гэхээр Селисберг гэдэг ийм Швейцарын онцгой алдартай аюултай хавцал байдаг гэдэг. Альпийн нурууны хэсэг онцгой үзэсгэлэнтэй нутагт амьдардаг үхэрчин болчин хүмүүс энэ хавцлаар өдөр болгон шахуу дамжиж гарч үхрээ тууж гаргадаг гэдэг байгаа байхгүй. Энэ хавцал ингээ огцом өнцөг булан дагуу явсан нарийн жимтэй гэдэг. Энэ жимээр нутгийн малчид ингээд үхэр сүргээд туугаал явж хахад үхэр нь гинт байхгүй болчихдог гэж. Оо ямар сони. За. Яг энэ үед ингээ малчид айж сандарч хэрхэж болохгүй гэж мэддэг. Нөгөө үед амжилтад яриад байх гэсэн үг шүү дээ энэ. Зөвхөн тэр нутгийнхад мэддэг гэсэн үг байхгүй тий. Үеэс үед амжсан цээртэй. Тэгээ үхрээ ерөөсөө юу ч болоогүй юм шиг хүү гэж дуудаад ташаараар таснаас илгээл явдаг гэдэг урагшаараа. За. Юу ч болоогүй юм шиг байна уу? Юу ч болоогүй юм шиг байна. Тэгээд булан тойрол нилээ явсны дараа тууж явсан үхэр сүргэнд гэнэт өмнө нь явж идэг гэдэг байхгүй. Тэр тий. Сонирм уу? Сонирм. Тэ? Ингээд ерөөсөө юу ч болоогүй юм шиг урагшаараа л явна. Ташаар машаараа хөө хаа гал ингээл явна тийм. Тэгжээд л үхэр нь алга болсон байгаа шүү дээ тийм үү? Гэнэт өмнө нь явж идэг гэж байгаа байхгүй. Болон тойроод ирэнгууд тийм үү? Тэгэнгүүт үхэрчин хэрвээ ингээ айд сандрах юм бол үхэр сүргэнд биеийнхэн байдалд амьсгал дуу хоолойноос шууд мэдэрдэг. Хавцал руу олноор нисээ өчтдөг гэж байгаа байхгүй. Амар уу? Амар юм тий. Тий сонио. Тэгэхээр үхрээ ингээд эсэн мэд гаргахын тулд өөрөө ч гэсэн эсэн мэд явахын тулд ийм үе удамд авцсан юм юу та. Арга барилтаа байгаа байхгүй юу? Энийг давж гардаг тийм ээ. Мари-Роза фон Франц олон хүнд зөвлөгөө өгөх явцад ингээ хүмүүсээс гардаг. Муу ёрын гэж болохоос сэтгцийн асуудал нь ердөө л байгалийн жам ёсоос хазааснаас болсон асуудлууд байдаг гэж дүгнсэн. Бараг л нэг үйл кармагаа өөрөөл явж байгаа гэсэн үг юм биш үү те? Тий, байгалийн жам ёсоос хазаацсан тийм. Тэ? Тэг англиар тэгж хэлсэн маа л да. What we call evil on this level differs from theological ideas, for it belongs to the realm of purely natural phenomena. This is tremendously important in psychology, for I think I'm not optimistic if I say that in 90% of the cases where one has to cope with evil, one is confronted with this natural evil on a psychological level, and only very rarely with a more absolute and deep-rooted phenomenon of evil. Аимшигтэй тийм дагтарсан гүн гүнзгий тийм муу муухай гэдэг юмтай бол бид нар харцангуй
цөөхөн таарлагддаг тийм ээ. Тий. Өдөр тутам таарлагдж байгаа бас энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа таарлагдж байгаа тэр муу мухай асуудал бол цэвэр байгалийн үзэгдэл байдаг гэж яриад байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр бид нар энэ ер нь бидэрт юугаар хэрэгтэй вэ гэдэг ярил л та. Тэгэхгүй бол дан ийм онл яриад ахаар хүмүүс ойлгохгүй байх шүү. Тайлбарлаж өгөөд энэ бидэрт яг хүн хоорондын харилцаанд ямар үр дагавартай вэ гэхээр бид нар хүмүүс нөгөө ёс суртахууныг тусгаж бодож янз бүрийн хүлээлт гордлого хүмүүс тусгаж тэрэндээ урам хугарч гонсоосныхоо төлөө нэгээ муулж ярихгүй болох байхгүй. Яагаад тэгэхээр энэ чинь ингээд тэр хүнээс тэр тухайн үед яагаад муухай ашиглах хэрэгтэй би мэдэхгүй шүү дээ. Тий. Архетипнаас болсон байж магадгүй. Сүүдрнээс нь шинж. Тий. Миний бас архетипнаас болсон байж магадгүй тийм үү? Бидний хоорондын архетипны харилцааны зөрчлөөс болсон байж магадгүй. Ингээ бодчихор чинь би тэр хүнд юуны тухайд төрөхгүйгээр ёс суртахууны хэмжээр шалгуур тусахгүй байхгүй. Тулгаж бодохгүй. Тэр хүнийг шүүхгүй гэсэн. Уурлаад авахгүй нь ч тус тий. Ингээл уурлаад авах бас. Ингээ өөртөө ингээд шүмжлээл уурлаад авах. их гүнзгий хүлээж аваад эмзэглээд ингээд энэ чинь л эргээд биднэрт сэтгцийн асуудал болдог. Тэгээ бие маань өвдөгдөг. Тийм ээ. Гол байна гэхээр нөгөө наанта цанта юмыг ойлгодог ухаантай байх гад л үзээд байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэрийг ялгаа залгаад ойлгочдөг зайлвал дөө гэл ингээд өнгөрөөчдөг. Тэгэх юм бол ядаж өөрийнхөө биеийг зовоохоор уур бүхэн илтгэвдэдийн шүүмжийг тэр хүн хийхгүй гэсэн үг болчихж байгаа шүү дээ тий. За тэгээ бас болгоомжлол сурах байхгүй. Тэр бадаагасаа болж хүн амьтад дургуун хүрхэж цус нүчтэйг холдохгүй гэсэн үг байхгүй. Тийм байна тий. Яагаад ингэж байгааг мэдэхгүй юм шиг. Сүүдрийнхаа медиум болж илтгэвдэд юм хийхгүй нэ шүү дээ тий. Яг үнэ. Тий. Өнгөрч. Тэгэхгүй өнгөрөхгүйгээсээ болоод хүмүүс цус нүчтэйг холдчихж шээ. Тий. Нөгөө бах юмд дээр нөгөө дайран дээр давс гэдэг шиг тий. Тэгээ бидний хүүхд тахт ингээл нөгөө гүдэг хар мар гээл тий. Аимшигтэй яриа үе чих шүргдэг байсан тий. Ийм үлгэр бол ерөөсөө ийм явган яриа хүүхдийн тэр амар юм цаваг өдөх гэнэ шохорхлыг дарж өгөхөд хэрэгтэй байсан. Окей. Тэг их сонирч дээ. Тэгээ хүүхд ингээд юмнаас айх юутай айж цэнгэлийн мэдрэмж төрүүлдэг тийм ийм гайхалтай парадокс юм байж байгаа. Тэрэн дээр нь дөрүүлж Америкууд ийм баахан хоррор фильм гэж нэрлэдэг ийм аимшиг кинонд хийдэг. Тэр нөгөө бөөрийн дэд булчгаанаас адреналин гэдэг стрессийн гормон, кортизол гэдэг гормон ялгархаар хүүхдэд өөртнөөс тийм цэнгэлийн мэдрэмж төрүүлдэг. За одоо баруунд тэгээд нөгөө нэгэн хэвийн амьдралаасаа залхаад ийм адреналин жанки гэдэг хүмүүс бий болсон. Жишээлбэл банжи жампинг гэх нөгөө юугаар алсаар өндрөөс өсөрдөг тийм үү? Экстрем нөгөө спортууд эднэр гарцсан байл шүү дээ. Тийм. Тэгэхээр ойлгомжтой хүүхд тахтаа ингэж үзээгүй хүн гэж орог байхгүй тийм үү? Зориуд би энийг айлгаж тоглодог тий. Уггүй бол зориуд гадаа гарч би Багдад хийдэгсэн ихчдэг. Орой мод төлөө хөрөөдөж хагалж оруулчаад нөгөө нэгэнд мод төлөө өгөл хагалж магалж исэн хүмүүс чинь дулаах хувцастай байгаа шүү дээ. Эсийн ухт мөртлөө өссөн. Өвлийн үтэн тэнгууд хоёлаа материал авч яшаадаас урдуур нэг зам байж идэг. Тэгээ замын цааталт стадион байдаг гэсэн юм байна. Хоёлаа материал авч яшаас гарч ирэл зориуд зам өнгөрөөл ингээл яваал. Стадионд тийч цогсдог байхгүй. Тэнгууд шаршуу дуурдаг. Шаршуу дуурангууд хоёлаа гүүхэр эргэж орж ирдэг. Тэрнээс нэг толгой цэнгэл аваад байгаа байхгүй юу? Тийм байх. Хагас айсан мөртлөө сониучхан зан хоёр нийт амар айж гүйж орж иж байгаа. Хоёлаа амьсгаатсан зүгээр чөтгөржлөм төөгдсөн юм шиг л уулга дээрмж төөгдсөн юм шиг гүйж орж иж байгаа. Тэгсэн мөртлөө нийлдэд байгаа шүү дээ. Тэгээд ер нь хүүхдүүд оюутан гэдэг ламрын ажил, ногооны ажил гэж бид нар явдаг гэсэн 10 жил байхдаа ч тэгээд сүүлдээ оюутан болохдоо ч. Тэгэл явж байхдаа юу ярьдаг? Дандаа аимшиг юм ярьдаг би энэ. Улаан гоц яадаг юу гэдэг. Тийм яриад. Ямар нэг зүйл үүс хүнд татагдаад байгаа бол зүүднээс их асууж манах хэрэгтэй гэдэг. Зүүдээ манад асуух хэрэгтэй. Хэрэг тэр санааг зүүд дэмжиж байгаа бол хийгээд үзэж болно тийм үү?
За адг нь алдаа хийсэн ч өөрийнхөө сүдэр муу талдаа танилцсан гэсэн үг гэж байгаа байхгүй. Үүгээрээ бас жоохон эерэг тийм үү? Бид нар алдаа хийхэд юу гэж хандах вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө сүдэр муу талдаа танилцж байна гэж ойлгох хэрэгтэй гэдэг. Тэрнээс би алдчихлаа гэдээ уурлаад авах биш тийм үү? Өгөөд би алдчихлааг харамсаад авах биш тийм ээ. За тэгээд нөгөө нэг шархаа 7 гэдэг шиг нөгөө алдаагаа бүр эргэж алдаа биш болох гэж үздэг хүмүүс нь шүү дээ. Тэгээ яадаг вүлээ? Өөргөө хэд дахин тонгорчдөг тийм үү? Тэрний оронд эндээс би юу сурсан бэ? Цаашид яах вэ гэдэг чинь сонирм байхгүй тийм үү? Тэр харин зүүд бол болгоомжлох дохио өгсөөр байгаад ахад энэ үлгэрт гардаг шиг тэр шулмын төлөө болж дуусвал харамсалтай шүү дээ. Байгалийн айлд муу муухай чанар шүглсэн хүмүүсийг үлгэрт ихэвчлэн ингээл хүн толгойтой, морин эсвэл ямаан туурайтай ч юм уу, хүн хагас адгуус гээл үн төрстэй авраг хад чулуу, ноходлоготой хүн, ганц бүр дээр догонцж явдаг, өрөөл татанхай, гаж муухай дүртэйгээр төрсөлдөг байхгүй. Хэд өрөөсгөл хөгжих нь далд ухамсарын архетипийн сөрөг нөлөөнд өртөмхий болгодог. За зан авир нь этгээд учраас бусд нь одоо зайлсхийж нүд үзүүлж гадуурхдаг гэдэг. Тэгэхээр хүний сэтгэл зүйн хэлээд шүү дээ тийм үү. Тэгэхээр психоз зэрэг сэтгцийн эмигийн чанартай бол хүн бол бүр ч их ганцаардна гэдэг. Ойлгомжтой. Чиг хачи этгээд юм чи тийм үү. Тэр хүмүүс нэгэ муу ярэ санагдаад байдаг болохоор зөөцч дөлдөг. Жохон хөвгт нэлх хөвгт бол бүр мэддэг шүү тийм үү. Хөлсөд уйлаад байдаг. Ийм хүмүүс өөрийн өрөөсгөө сул дорой талаа олж харахгүйгээр барахгүй. Бусадтай байнга зөрчилдөж яв. Ингэж зөрчилдөж явхад гаргадаг тийм автомат чанартай заан шинтэй. Тийм ээ? Тэр заан шинтэй өөр амт тустай гэдэг нь яг тэр аюултай зүйл тохиоход төрөх ёстой байгалийн жам 9-ний мэдрэмж хийж байгаа. Акут буюу хурц хэлбэртэй байдаг. Ийм айцгүй байх юм бол хүний амь настай аюултай байхгүй. Жишээ нь том аратан амтны сүдэр араас тусаад харагдах юм бол би шууд ухаанчлаагүй зүхтэн шүү тийм үү? Тэгж зүхтаахад хүрэх айцыг хэлж байгаа байхгүй акут гэж. Гэтэл ийм сүдэр ингээд байнга дагаж байгаа мэт хий айц шүү дээ. Энийг chronic айц гэдэг. Архаг айц. Энд хүнд бол хөнөөлтэй айц байхгүй хүнд хэрэггүй айц. Амь насанд нь хэрэггүй, эрүүл мэндэд нь хөнөөлтэй ийм айц. Тэгээ бага насанд ингээ бие сэтгэлд их халгаатай зүйл тохиолдоод өөний өөртөө засах мэдрэлийн систем гажаад бүрэн дөрөв ажиллахгүй болсон нөхцөлд ийм айцтай бол. Тэгээ өөртөө нь бол хий хоосон айц архагших явдал ийм айц ингээ атааж өтөө уур хилэн харгислал худлан уурмаг гэдэг олон сөрөг байдлаар илэрч гарч ирдэг. Ийм олон нүртэй масктай. Тэ архаг айцтайгаа тулж ажиллахгүй бол улам их гүнзгийрнэ, хар хүч хөрөмтлүүлнэ. Үүний балаг бол ерөөсөө жинхэнэ айж эмих ёстой юмнасаа айдаггүй. Харин яг соронзон татагдсан төмрийн үртэс шиг очиж наадаж гамшиг төрдөх явдал. Энэ охин тохиолдсон явдал тийм үү? Тий. Айж эмих шаардлагагүй юмнаас айгаад яваад байна гэдэг бол ерөөсөө ингэж явах тусмаа хүний эс нь бүр агшчихдаг гэдэг байна шүү дээ. Эсийнхээ төвшөнд, молекулынхаа төвшөнд. Тийм үү. Тэгэхээр эрчим хүчээ хэмжээгээр алддаг байхгүй. Тийм шүү дээ. Тэгэл өмнө өөрийн дархлааны өвчин ийм маягаар бий болдог. Тэр монголчууд бол ерөөсөө муу муухай хүмүүс болчихсон юм биш ерөөсөө. Тэр бие сэтгэл хүнд шархлуулсан цохилтуудаа бодож боловсруулж нөхөн төлжиж амжихгүй. Дараачихын цохилтод өртөд нэрвэгдэд яваад байгаа бид нар. Сүүлийн 400 жил ингэж явж байгаа гэж ойлгоход болно. Тэр алдаа гаргаж байгаа гол шалтгаан маань энд байгаа байхгүй. Хүн сайн юм уу муудаа бас биш. Тиймээс гүний сэтгэл зүй үзсэн хүн бол гүний сэтгэл зүй бол бид нар ерөөсөө хүссэн үсээг унших хэрэгтэй. Тус бүрнээ өөртөө тулж ажиллаж ийж бүх нийтээрээ хөгжлийн гацаа төрөгдөл энэ PTSD маягийн би түрүүн групптэй бичиж өгöd исэн да тийм үү? Post traumatic stress disorder гэж ямар юм байдаг вэ? Тэгээ энэ бүх нийтийг харамсан хамарсан манан төрөгдлөөс гарах нөхцөл бүрэлдэнэ гэж би боддتي. Тийм учраас бас ийм юм зааж өгöd байгаа тийм. Буддийн одоо гүн ухаанаар бодох юм бол авидя гэж. Видя гэдэг нь мэднэ гэсэн үг.
Авидиа гэдэг нь мэдэхгүй харгаа байхгүй. Мм. Тэгэхээр бид нар мэдэхгүй харгаагаар өөрсдийгөө ингэж сүйдэлж уруудтаад байгаа. Асуудал яг муу мухадаа байгаа биш, ерөөсөө өөрсдийнхөө ямар байдалтай байгаад мэдэхгүй байгаад байгаа байхгүй. Хүнсэлэхгүй юм гэсэн үг. Тий. За анхааралтай сонссон группийн гишүүдэд баярлалаа. Зүүмээр хост тэгээд намайг дуудаж авчирч лекц унших боломж олгож гисэн хишгтэй. Үнэ талархъя. Их сүртэй яриад байна. Гүнээ талархъя. За Дараагийн лекцээр уулзсан гэж баярлалаа. дараагийн лекцээр хэдүүлээ уулзъя. За бид бичлэгээ хаа.